Бодолтой хариулт нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын зочноор улсын их хурлын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Чулуунбат оролцож байна. Таны мэдхийн телевиз бодолтой хариулт нэвтрүүлгийн ээлж дугаарт морилон сатахыг урьж байна. Сая та бүхэндээ би зочноо танилцуулсан байгаа. Тэгээ бас бидний урилгыг хүлээн авч надтай өргөх таарах гэж байгаа танд бас энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Танай үзэгчдэд бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За хоёулаа оюуханы хүлэг тоглоом шатар нүнгээ ярилцах болно. Тэгээ таныг бас өргөө нээж ярилцлага эхлэхийг урьж байна. Би шанаар тоглож байгаа болохоор нүүдэл эхлэв. Тэгээ зочноо үндэтгэж цагаан талаа тавьсан байгаа. Тэгэхээр сүүлийн үед бас нэг одоо үг хэллэг тийм ээ бас хүмүүс анхаарлыг татаад байна л да. Энэ нь юу вэ гэхээр эдийн засгийн алуурч тэгээд ер нь гадныхаа одоо Монголын баялагийг орж ирээд хоо хамаа явчихж байгаа гэл ард түмийг санаа зовж байна л да. Энэ тал дээр хоёлаа ярилцлага эхлэе гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь эдийн засгийн алуурч гэдэг ном маань бол 10 гаруй жилийн өмнө бичигдсэн байна. Энэ ном бол ер нь хамгийн их уншигдсан эдийн засгийн номуудын нэг болоод байгаа л да. Гэхдээ энэ номд гарч байгаа тэр түүх баримтууд бол үнэхээр манайх шиг юм хөгжиж байгаа орнуудад болсон явдлууд. За гэхдээ тэдгээр орнуудын улс төр хууль эрх зүйн орчин бол өнөөдрийн Монголтой бас харьцуулахааргүй тийм орчинд тэр үйл явдлууд болсон. За тэр үйл явдал дээр дурсаад ном зохиогч нь бичсэн байгаа шүү дээ. Манайх бол бас тэднийг бодвол арай боловсронгуй би улс төрийн тогтолцоотой улс гэж бодоод байна. Нэг тийм дарангуйлагч диктатур байхгүй. Арчсан нээлттэй нийгэм, хоёрдугаар хууль эрх зүйн орчноо бид бас нэлээд үе дараалтайгаар болсонгуй болгосон ийм үед одоо бид амьдарч байна шүү дээ. Гэхдээ тэр номноос сургамж авах юм бол маш их байгаа. Тэр сургамжийг аваад бид нар бүгд энэ хууль эрх зүйн орчноо болсонгуй болгох. Ялангуяа гадаадын том хөрөнгө оруулагч одоо тэр ном дээр гардаг том акулууд гэж байна шүү дээ тийм үү. Эдийн засгийн алуурч гэж яриад байгаа. Би бол яг бас тэгж нэг муухай хэрэглэмээр юм байна л да. Энэ том акулуудтай бид нар бас яаж харьцахыгаа хуулиар зохицуултаараа сайн тодорхойлсон байх шүү дээ. За 1997-8 оноос хойш манайх анхны ашигтмалтын хууль батлагдсанаас хойш манайд энэ уулуур ашигтмалтын бизнесүүд нэлийн хүчтэй явж байна л да. За түүн дээр нь ялангуяа дэлхийн энэ түүхийдийн үн их өсчлөө. Одоохондоо манайх түүхийд гаргаж байгаа шүү дээ. Хоёрдугаарт хятадын энэ том зах зээл. Хятад бол өнөөдөр дэлхийн хэрэглээний хамгийн том зах зээл байгаа. Энэ том зах зээл дээр бас энэ түүхийдийн хомсдол бий болсон. Энэ бас манайд их нааштайгаар нөлөөсөн. Тэгээ манай энэ том уулуурхайн төслөө гадаадынхан шуугж байна л да. Гэтэ энэ орох бол өнөөдрийн хууль эрх зүйн орчинд гадаадынхан орж байгаа би бол нэг буруутгадгүй. Орж явах ёстой. Тэгжээж монголчууд ажилтай, орлоготой, технологитой, за болжгүй хажуугаанаас дэд бүтцтэй, мэдлэгтэй, чадвартай, болсон хүчинтэй болж байгаа гэж боддог. Ер нь ингээд дэлхийн улс орнуудын түүхийг хараад ахаар гадаадын хөрөнгө оруулалт бол хөгжлийн маш одоо чухал фактор нь болсон байдаг шүү дээ. Нөгөө л барууд гэж яриад байгаа жишээ нь Тайвань, Солонгос, Хонконг, Сингапур, Малайз бүгдээрээ л гадаадын хөрөнгө оруулалтаар хөл дээрээ болсон улсууд шүү дээ. Тэгэхээр манай хууль эрх зүйн орчин болсонгүй болох шаардлага байгаа юу бол одоо байгаа. Гэхдээ болсонгүй болох гэж байгаа бид нар бас би гадаадын хөрөнгө оруулагч гэмээргүй. Монголын хөрөнгө оруулагч ч гэсэн одоо өөрсдөө манай дотоодын хөрөнгө оруулагч нар өөрсдөө мөнгө хийгээд ажиллаад эхэлсэн байгаа шүү дээ. Ерөөсөө мөнгө хөөчих болохгүй гэдгийг би ярих гэдэг. Тэгэхээр уулуурхайн төсөл гадаадд ингээд хувьцаалагдж шүү дээ. IPO хийж ингээд сони хэвлэлээр яриад байна. Монголын төслийг гадагш нь ингээд зарчхаад байна гэдэг шүү дээ. Монголын баялагийг зарчхаад байна гэж энэ нэг буруу ойлголт яваад байгаа юм. Би өөрөө мэргэжлийн хүний хувьд тэгээд энэ зах зээл дээр одоо 30 гаруй жил ажилласан. Ийм төсөл гадаадд ингээд зарснаар тэр эх орноо юм уу эх орныхоо газар шороог баялгаа ингээд зарцсан түүх дэлхий дээр байдаггүй маа. Тэг чин хувьцаалагдана гэдэг чинь энэ олон улсын их олон хөрөнгө оруулагчтай болж байгаа мөнгө нь буцаагаад Монгол руу энэ төсөл рүү орно л гэсэн үг л дээ. Өнөөдөр ингээд дэлхийн хөрөнгөний биржүүдийг хараад байхад Америкийн төсөл Хонконгод хувьцаалагдж байна.
Хятадын төсөл Нью-Йоркод хувьцаалагдчихлаа. Европын төсөл Токиод хувьцаалагдчихлаа. Шинэ Африкийн төсөл Лондонд хувьцаалагдчихлаа. Тэр тэнцээс мөнгө босгоод тэр төсөл дээр хөрөнгө хийж штэ. Энэ зохицуулт гадаадын одоо энэ хөрөнгөний биржүүдийн зохицуулт бас их хатуу. Мөнгө босгосон бол тэр мөнгөөрөө тэр төсөлтөд мөнгө хийсэн байх штэ. Ингээ хармаалаад өөрөө зугаалаад баардад явах юм бол бас айгүй хатуу шийтгэлтэй. За энэ хувьцаалагдмал бол энэ Монголд мөнгө орж ийн гэсэн үг нэг. Хоёрдугаарт үнэлгээ гэсэн үг шүү дээ. За оюу толгой төсөлгээд бид яриад байна шүү дээ. Өнөөдөр оюу толгой төслийн 21 орчим тэрбум доллар хувьцаа нийт үнэлгээний дүн тэгж гарч ийн л да. Манайд 34% ногдмол 7 орчим тэрбум долларч гэдэг юм. Тэгэхээр би энд ганц нэг жишээ хэлэх гэмээр юм. Тэр энэ хувьцаан дээр Монголын төр засаг бид ингээ заавал 51 авна гэдэг нь шүү дээ. Энэ бол эдийн засгийн хавтгаар ач холбогдол их багтаа гэдэг. Яг нь компанид хяналт тавих, компани дээр жишээ нь өдөр тутмын үйл ажиллагаанд нь нөлөө үзүүлэх хяналт тавих утгаараа бол хувьцаа эзэмших нь бол болж байна. Тэгэхээс хувьцаа эзэмшин тех тусмаа засгийн газрын хувьцаа тэнд заавал байна гэх юм бол ингээл засгийн дарга нар нөгөө өөрсдийн хүнээ томилно, өөрсдийн бизнесээ хийдэг ийм л бүтэц болчдөг шүү дээ. Би ганцхан жишээ хэлье, үзэгчдэд их сонирхолтой байх уу. Эрдэнэ төлбөрийг аваад үзье л да. Эрдэнэ төлбөр нь Орос Монголын хамтарсан компани тийм. Монголын хувьд 51, Оросынх 49. Монголын өнөөдөр хамгийн том компани. Жилдээ сүүлийн 2-3 жилийн тоогоор аваад үзэхэд жилдээ 1 тэрбум долларын орлого болж байгаа юм. Баяжмлаа зараад. Тэгээд оны эцэд үр дүнгээ гаргаад Орос Монгол хоёр хувьцаа эзэмшигт нөгөө ногдол ашиг хуваан штэ. Тэгэхэд Орос Монгол хоёр нөгөө 100 орчим сая доллар хувааж байгаа тийм баланс харагддаг. Миллиард доллароос штэ. 49-ийн Орос аваад 51 сая долларын Монгол улс авч байгаа штэ. Ногдол ашигаар бол одоо жишээ нь бараг 500 авын Монгол аваад 490-ийн Орос авахаар хүмүүс ойлгоод байна штэ. Тийм биш ээ. Тэр нэг миллиард доллароос чинь 100 саяын Орос Монголын хоёрын засгийн газар хувааж авч 900 сая нь хаашаа орсон бэ гэхээр Монгол шингэсэн байдаг. Цалингаар, татвараар, тээвэр төмөр замын төлбөрөөр, цахилгаанаар, хүнсээр, барилгын одоо ажил, газар шорооны ажил тэгэл маш олон Монголын компаниудад Эрдэнэ төлөвлөлтөд захиалга хийж байгаа шүү дээ. Тэр болгоныхоо төлбөрийг төлөөд Монгол бидэнд цалин болоод ирсэн байгаа байхгүй. Бид нэр тэр эдийн засгаа сайн харж төслүүд дээр хандах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ганцхан заавал 51 нь манайх байгаад байх нэг шаардлага байхгүй. Би бол өөрөө тийм бодолтой байдаг. Би одоо ингээд энэ 30 жилийн дэлхийн том компаниудын бүх хувьцааг хараад уншаад сууж л юм л да. Хин хувьцаа эзэмшээд дахин гол нь биш. Тэр компани тэр орон нутагт тэдний иргэдэд тэдний татварт хэдийг бүрдүүлж өгч байна гэдэг нь аюул чухал уу. Тэрүүгээрээ Эрдэнэ жишээ нь бодлоо. Миллиард долларын жилийн орлого олоод 900-ыг Монгол дотор тараагаад өгчөж штэ. Тэгэл 100-ыг тоогож байна. Оюу толгой жилээ гэсэн Монголд үлдэх мөнгө нь маш их байхгүй. Бид нэр тэрэнгүүгээр 70% одоо юунод авчин. Нөгөө Роберт Фридланд авчин. Тэгэхээр бид нар юу ч үлдээнэ гэнэ. Бид нар баталгаатай мөнгө үлдэнэ. Гэтэ би одоо тийм их мөнгө гэж хэлэхгүй л дээ. Монголд ямар ч гэсэн ийм төсөл ашигтай. Яагаад энэ дэлхийн бусад орнууд ийм төслүүдээ дандаа дэмжиж ажилладаг байна. Ганцхан Монгол эсрэг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь Монголын төсөл, Монголын газар нутаг дээр Монголын хуулиар явна. Гадны хүн дураараа хизээч явуулж чадахгүй. За би өнөөдөр жишээ нь хууль тогтоогч хүн шүү дээ. Их хурл дэжнэ. Хэрв Роберт Фридланд жаахан Монголын хуулийн эсрэг ажиллах юм бол бид ямар ч арга хэмжээ авч болно. Жаахан хууль зөрчөөд мөнгө нуух юм уу? Одоо хуулийн бос бизнес хийх юм бол бид зогсоох хэрэгтэй. Монголчууд тэнд бүрэн эрхээ эдлэх ийм л бизнес байгаа шүү дээ. Ийм л төсөл байгаа. Тэгэхээр хүмүүс нөгөө 90-ад оны үед нэг хувьцаа дараагаал баг ашиг шимийн цай өртөж чадаагүй гэж ярьдаг. Одоо энэ тарахж байгаа хувьцаа ч гэсэн ийм биш болох байгаа. Одоо хувьцаа авах уу, мөнгө авах уу гэвэл хүмүүс баг мөнгө авах нь гэж хүмүүс яригдчихэл. Энэ тал дээр та яг одоо ямар бодолтой байдаг вэ? Тэгэхээр одоо энэ хувьцаа өгнө гэдэг байгаа шүү дээ. 5 толгой. Энэ бол өнгөрсөлтөө. Одоо 2 сарын дотор хувьцаа яаж өгөх вэ? Нэгдүгээр хувьцаална гэвэл тэр чинь бас энэ дэлхийн хувьцаалах тусгай стандарт байдаг. Тэр төсөл дээр техникийн үнэлгээ тайлан хэрэгтэй. Хууль эрх зүйн үнэлгээ тайлан хэрэгтэй. Санхүүгийн бүрэн ядахнаад 2-3 жилийн үнэлгээ тайлан хэрэгтэй. Тэр нь ерөөсөө хийгдсэн юм байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр бүтэхгүй ажил.
За Монгол улсын засгийн газар иргэддээ үнэхээр нөгөө сонгуулийн амлалтаа биелүүлээ мөнгө өгөө гэсэн бол Эрдэнэтэй хавцалчих хэрэгтэй. Энэ сандыг бол би одоо 3-4 жилийн өмнө л одоо баярыг ерөнхий сайд байж хэлж байсан. Бид мөнгө өгье бол Эрдэнэтээс эхэлье. Тэгэхээр Эрдэнэтэй хавцаалах дурггүй байна. Оросууд бол одоо Эрдэнэтэй хавцаалъя хөрөнгөний бирж дээр гаргахыг гэсэн санд байн яриад байгаа шүү дээ. Одоо Оросын засгийн газар хоорондын комиссны сайн танил байдаг юм л ингээд танаа тал энийг хөдлөхгүй байна. Тэгэхээр манай энэ дарга нар Эрдэнэтэй дамжуул маш их бизнес хийж байгаа байхгүй. Засгийн газрынхны эсвэл одоо Эрдэнэтэй удирдлагатай таньдууч Эрдэнэтэй дамжуул маш том бизнес чинь тэрнээсээ салахгүй дэл ингээд байгаа байхгүй. Тэгэхээр бид Эрдэнэтэй хавцаалах юм бол Хонконг 6-7 миллиард доллар босгоод ирчих. Өнөөдөр одоо иргэдэд хэрэгтэй байгаа 1 сая төгрөг гэдэг чинь 2 гаруй тэрбум долларыг бол хийчих бүрэн болцоо. Энийг бид ингээд өнгөрөөчлөө. Оюу толгойн төсөл байна. Оюу толгой маань өнөөдөр дэлхийн зах зээл дээр 21 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа. Аюунхай майнсын яг оюу толгой гэдгээр тийм. Аюунхай майнс ерөөсөө оюу толгой үнэлгээгээр явж байгаа цаана нэг жижигхэн хэдэн ганц хоёр төслүүд эзэлдэг шүү дээ. Тэгэхээр 21 манайх 34% юм чинь 6-7 тэрбум доллар бас бүрэн болчих. Аюу хурдан зах дээр хийчих болцоотой. Тэгээс 5 толгой эрдэнэцүүл аюу хэцүү. Энэ бол цаг аавна. Бүтэхгүй. Ийм сайхан хоёр төсөл байхад хийгээгүй болохоор зөв ер нь иргэддээ энэ мөнгө тараагаад тэрэггүй юм болов гэсэн ийм шийдэл засгийн газар хийсэн болов гэж би бодоод байна л да. Тийм учраас яхан шүмжлэлтэй хандаад байна шүү дээ. Яагаад ийм болцоо байхад хийхгүй байна? Засаг мөнгө босгох боломж байна. Дөнгө сая байгуулагдсан банк нь ингээл 500 сая долларыг босгочихж шүү дээ. Гэхдээ засгийн газар босгох чадахгүй гэж байх ёсгүй шүү дээ. Ховийн компани жишээ нь 2-3 газар дорооч явах юм уу танилцуулах хийгээл Лондон Хонконг, Нью-Йоркт хийгээл 500-600 сая доллар босгочих чинь. Тэгэхэд манайх засгийн газар босгох чадахгүй гэдэг нэг л шалтгаан байгаа шүү дээ. Хүсэлгүй байна уу? Эсвэл үнэхээр чадахгүй байна уу? Эсвэл бүр албаар ингэж хийхгүй байна уу? Та мэдлэгтэй боловсролтой мөртлөө ёс суртахууны доголдолтой хүүхдүүд бас их болж бидний үед дунд ч их байна шүү дээ. Онгороо саксо би бүгдийг чадна. Эсвэл би бүгдийг дийлнэ гэсэн бид нар ийм хүүхдүүдийг хүмүүжүүлэх ёсгүй шүү дээ. Тэгшээ манай хүүхдүүд тэр утгаараа бол найзарах хүнтэй эвтэй. Дээрээс нь тэгээд эрдэнэ боловсролтой болохоор би бол хүн иргэнийхээ аав хүний үүргээ бол бас илүүлсэн гэдэгтээс ингээ бахархаж ил. Манай аав ээж маань намайг одоо юу ч хэлсэн. Олны дөөнд эвтэй найрамдалтай явал гэж загсан. Яг тэр утгаараа би бас өөр хүүхдүүдэд тийм л захиалал хэлж байгаа. Бэлэн мөнгө тараахтаар ямар байх суртай байдаг? Энэ хавтгааруулан мөнгө тараах халамжлах бол буруу бодлого л доо. Хүний ямар ч хөдөлмөрийн чадваргүй, хөдөлмөр эрхлэх ирмэлзэлгүй, сурах, боловсрох ирмэлзэлгүй. Ерөөсөө дээш хараад хөвчөөл аманд нь хоол хийгээд явах хүн хэвтэл байна да. Тэгэхээр энэ халамжлалын бодлого бол ерөөсөө хүн гэртээ яаж ханддаг хүүхдүүдтэй яг тийм маягаар түмэндээ хандах хэрэгтэй шүү дээ, тийм үү? Би бол хувьдаа тэгж боддог. Би гэртээ шинэ хүүхдүүдэд хэзээ ч тэгж эрхлүүлж байгаагүй. Миний хүү онц сур, сайн сур, намтай бол биеийн тамир хий, аав ээжтэй тусал, гэр орныхаа ажлыг хий. Тэгвэл бид хүүхдүүдэд урамшуулдаг байж дээ. Тэгээс миний хүү юу ч хийгээд тэргүй аав нь хоол өгөөд байна, хувцлаад байна гэдэг нь чи ямар ч өрсөлдөх чадваргүй. За тэгээд одоо монхогдоо тийм хүүхэд өгöd хүн бид нар өсөж ийн гэсэн үг шүү дээ. Бид нар ард түмэнтэйгээ бас адилхан хандах хэрэгтэй шүү дээ. Ард түмэн ажил хийн шүү. Бүгдээрээ ажил хийн. Бүгдээрээ хөлсөө гаргая. Өөрийнхөө амьдралаа дэвшээ тэрүүгээрээ хамт бас энэ босод бүх монголчуудаа эх орноо хөгжүүлнэ шүү. Ийм л зарчмаар хандахгүй бол одоо энэ хавтгааруулсан халамжлалаас болоод өнөөдөр монголчуудын өрсөлдөх чадвар бол одоо их тоошилж байгаа гэж би ойлгоод байна. Одоо ингэ гудамжаар яваад харахад харалтай. Ажилгүйд л хичнээн их байна. Ажилын хүн мөнгө өгье гэсэн ч ажил хийхгүй шүү. Яг л бэлэн мөнгө өгч байгаа юм чинь. Гэтэ энэ өнөөдөртийг сайхан юм шиг мөртлөө 50 жил 100 жилийн дараа Монгол үндэстэнд бол маш буруугаар муугаар нөлөөлнө шүү. Та энэ салбарыг бас судалж харж байгаа үед гадны бусад орнууд жишээлбэл одоо ард түмэндээ бэлэн мөнгө тараасан халамжилсан иймэрхүү байдлаас суурь дагавруудыг ер нь анзаарч харж судалж байна. Яг тийм бодлогын элементүүд үйл дээ. Гэтэ манайх шиг одоо ер нь энэ улс төрийн гол зорилттой болгож тавьсан орнууд бол байхгүй. Манай улс одоо засгийн газрын сонгуулийн гол зорилт нь одоо энэ амлалт болчиход байна шүү дээ.
ирээдүй үе бүгдээрээ л халамжилж байгаа. За хүүхдийн мөнгө гэлээ, хүүхдийн мөнгө гэлээ. Би бол жишээ нь хүүхдийн мөнгийг энэ хүүхдээс ахуулаад дөнгөж ихээсээ төрөөд 20 нас ингээд том амьдралд ортлох манай энэ хүүхдийг эрүүл, эрдэмтэй, мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай, хүмүүжлэлтэй өсгөх энэ дид бүтэц Монголд байхгүй байгаа шүү дээ өнөөдөр тийм үү? Өнөөдөр их бид дөнгөж төрхөө барьжлаа. Шаардлага хангасан төрхүүд Монгол цөөхөн байгаа. За тэгээд яаж л цэцэрлэгүүд байх хэрэгтэй вэ? Бас одоо хүүхдийн бүхэл шаардлагыг хангасан хүүхдийн одоо амьдрах, хооллох, хүмүүжих, боожих. Тэгээд сургуулиуд байх хэрэгтэй. Тэгээд спортын, соёлын, биеийн тамирын, хөгжим, урлагийн ийм дугуйлангууд Монголд энэ дид бүтэц маань өнөөдөр байхгүй байгаа ш. Тэгсэн мөртлөө хүүхдийн мөнгө нэрэлээр бид тараагаад байгаа ш. Би шинэ энийг Европт яваад харж байхад бол Европын орнууд маш ухаантай зарцуулсан байна. Тэнд ээж нь их хүн хүүхдэд төрүүлээд бол ер нь тэгэл тэрнээс цаашаа бэлэн том хүн болтлоо их сайхан нөхцлөөр өсөөд торноод мэдлэгтэй болоод ингээд том амьдрал гэх юм уу тийм алхахад бэлэн болсон хүүхдүүд очиж шít. А манайд одоо ингээд нэгэн газар төрж байгаа хүүхдийг хардаа энэ хүүхэд 20 хүртлээр ямар замаар туулах нь их л бараахан зураг харагдаж байгаа. Тэгэхээр бид нар тэрэн дээр анхаарах хэрэгтэй. За довтлно. Тэгэхээр хүний бахархаж явдаг юм бахархал янз янз л байгаа байх л. Тэгээд зөв миний хувьд хамгийн түрүүнд нөгөө ээж авдаг хүү бол төрөх юм болохоор тэр хоёроо баярлуулах юмсан гэж боддог байсан л та. Хэлсэн үгэнд норох юмсан. Хэлснээр нь эрдэнэ номын сурах юмсан. Хүснээр нь эрүүл явах юмсан гэж. Тэгээд тэрийг хичээсэн. Яг хоо аав маань л эрт бурхан болсон, ээж маань одоо сайхан 2000 онд бурхан болсон гэлээжсэн. Би тэгж бодсон шүү дээ. Тэнгэр танилсан чиглэсэн тэнгэрийн цаанаас бол байн харж идэг. Тэгээд хүүхэд нь эрүүл. Тэгээд энэ олны дунд одоо нэр хүндтэй ч юм уу явж ийнэг бол хөрхи бурхан болсон чиглэсэн баярлж идэг юм боломжтой. Сүүлийн үед энэ моргежийн зээл тэгээд 100,000 айлын орон сууц гэдэг энэ асуудал бол хүмүүсийн анхаарлыг маш их татж байна л да. Тэгээд нэг талаас бол байрны үн огцом өсчлөө гэж ярьж байна. Нөгөө талаар банкнуудын хүү маш өндөр байна. Энэ тал дээр таны одоо баримталж байгаа юм бодлоо. Тэгэхээр өнөөдөр одоо 21-р зуунд энэ дэлхийн хөгжлөлтэй харьцуулах юм бол Монгол улс маань бас хоцорчод явж байгаа. Би одоо ямар утгаар гэж нэг бол монголчуудын талаас жоох илүү хувь нь хэцүүхэн нөхцлөөр амьдарч байна л да. Тэгэхээр бид нар орон сууцыг их хэмжээгээр бариад эдгээр иргэдээ бушуухан ийм сайн нөхцөлтэй болох хэрэгтэй юм. Болох хэрэгтэй. Тэд нар өөрсдөө ч үүрэх хэрэгтэй. Тэд нар ч бас өөрсдөө тэгж хүсэж байгаа хийж байгаа. Тэр нөхцөлийг бид нар бүрдүүлж чадахгүй шүү дээ. Бусад оронд бол одоо энэ орон сууцны зах зээлийг засгийн газар нь өөр хөтлөөд явчихж байгаа. Бид хоёр хоёулаа мөнгө зээлэх гэхээр мөнгө босгох чадахгүй шүү дээ, тийм үү? Банкуд бол бид хоёрт байшингийн зээл үгийг бол аюул өндөр хөдөө одоо манайх шиг ингэж өгöd байгаа. Тэгэхээр хөрхийн нөгөө ажиллаад хөдөлмөрлөл хөлсөө гаргаад зөвхөн орон сууцныхаа хүүг төлөөл үнцүүрээ төлж чадахгүй ингээд субботник хийн гэдэг болчихно шүү дээ. Бусад оронд яаж яаг бол засгийн газар нь том хэмжээгээр мөнгө босгочихж байгаа. Одоо Монголд бол яг 2 тэрбум доллар нэг өссөн засгийн газарт бол гадаадын том хөрөнгө оруулагч нар мөнгө өгнө шүү дээ. Ягаад би гадаадын гэж ярьж байгаа бол манай дотоодод тийм хоримтлал байдгүй, мөнгө байдгүй. Байшин бариад удаан хугацаагаар иргэдэд ингээд зээл өгчөөр дотоодын хоримтлал Монгол өнөөдөр байхгүй байгаа. Тийм учраас гадаадаас авах хэрэгтэй. Гадаад бол маш их мөнгө байна. Гадаадаас авах тэр шаардлага Монгол улс, Монголын засгийн газар өнөөдөр хангацсан бол хангацсан. 2004-5 оноос л Монгол улсын нөгөө олон улсын агентлагуудын рейтинг гэж ярьдаг шүү дээ. Үнэлгээгээр Монгол улс зээлээ төлж чадах чадвартай гэдэг үнэлгээнд орсон юм байхгүй. Тэр үеэс л одоо би бол чинь Монгол банкнд багтаал нэг моргежийн зээл гэж яриад яваад байдаг юм байна л дээ. Тэгэхээр тэр мөнгөний аваад оруулаад ирэх хэрэгтэй. Тэгээд иргэддээ за чи 10% урьдчилгаа төл, 15% заримуд нь 20-30% төлнө. Урьдчилгаагаа төлж. Тэгээд энэ орон сууцыг 20 жил, 30 жилээ төлөөд өөрийн болгоороо гэд ингээд өгчөж штэ. Монгол улсын иргэн бол их хариуцлагатай, хөдөлмөрч, ажилсаг, үр хүүхдээ гэсэн, гэр орноо гэсэн ийм сэтгэлтэй иргэн ажиллаж амьдарч байна да. Өнөөдөр орон сууцгүй, орох оронгүй, усанд орчих газар байхгүй. Тэгээд дээрэс нь ажилгүй болохоор чинь хариуцлагагүй. Өнөөдөр хэрэг төвөгт орж байгаа энэ нийгмийн хариуцлагагүй иргэдүүд бүгдээрээ баг шахуйн орон
сууцгүй, гэр оронгүй ийм л асуудал байна. Тэгэхээр моргижийн зах зээл бол Монголд хэрэгтэй. Тэгээд засгийн газар дэмжиж өгчих хэрэгтэй байхгүй юу? Бусад орнуудын түүхийг үзэх яадаг вэ? Засгийн газар нь том мөнгө босгоод одоо энэ арилжааны банкуд дээр байгаа бүх зээлүүдээ худалдаад авчдаг байхгүй юу? Моргижийн зээлүүд. 14% байгаа, 15% байгаа хамаагүй. Аваад тэгээд арилжааны банкудаа цааш моргижийн зээл өгөөгөөд бас их усвийн засгаас нь өгчөж байгаа. Тэгэхээр ч өнөөдөр 14-5% их хувьтай байсан хүн нөгөө энэ талын нөгөө банкнд нь ари хямдхан хүүтэй зээл өгнө дөө. Мөнгө их байгаа юм чинь. Тэгэхээр 14 хаагаад 13 болгоно. Дараа нь 13 хаагаад 11 болгоно. Ингээд манай зах зээл доошоо орох ёстой. Бусдаар нь яг ийм процесс болсон. Манад энэ болж ихгүй шүү дээ. Засгийн газар энэ зах руу орж ихгүй байгаа. Эсвэл одоо заавал ингээд бүгдийн гадаа гудамжинд байлгах юм сонирхолтой байдаг. Би бол одоо энийг байнга л ярьдаг. За одоо засгийн газрын оролцож байгаа оролцоонд тэр нэг орон сууц санхүүжилтийн корпорац гэдэг нэг бүтцээр оролцож байна. Энэ бол дэлхийн практикт байхгүй. За байвал нэг хэдхэн диктатурт оронд байгаа баг. Засгийн газар нь тийм бүтцээрээ дамжуулж орон сууц худалдаж авдаг компаниудаас. Засгийн газар бол ер нь жижиглэн дээр ажиллах ёсгүй байхгүй юу? Засгийн газар жижиглэн дээр ажиллаж яах гэдэг юу гэвэл цол авилга шүү дээ. Гэтэ манай орон сууц санхүүжилтийн корпорацид бол аягүй шудраг усуд байгаа байх л да. Гэхдээ 100% авилгын боломж өгчөж байгаа. Нөөцийн компаниудаас сая 300-аар байшин авъя гэж компани сая 300-аар зарыг шүү дээ. Бүр юм боломж байна шүү дээ. За чи сая 500 болгочих би тэр дөрөв авнаа. 200-ыг над шагнал өгөөрөх боломж байгаа шүү дээ. За нэг юм ба. Дараа нь иргэдтэй тэр компани өөрөө хилцээр хийж байгаа. Чи надаас орон сууц зээлээр авах уу? Моргижийн зээлээр. За би чамд ингээд 40 сая төгрөгийн орон сууц зээлээр өглөө шүү 14%-тай. Чи над нэг 5-10% шагнал өгөөрэй. Ийм боломж байгаа бох. Бид нар ийм боломж гаргаж болохгүй. Гэхдээ одоо тэнд ажиллаж байгаа манай ажилтнууд бол маш шудраг байгаа гэж би итгэж байна л да. Гэхдээ бид нар ийм боломж гаргаж болохгүй байхгүй. Ийм боломж гаргаад Европ, Америк хэдэн зуун жил туршаад энэ болохгүй бүтцээр ингээ хаацсан шүү дээ. Өнөөдөр манайх энэ бүтцээр яваад байгаа болохоор одоо тэрүүгээр орон сууц санхүүжилтийн корпорацаар дамжиж орсон айлуудын гомдлог зөндөө байгаа. Зарим ч одоо гадуур нь бид төлбөр төлж байгаад орсон. Өнөөдөр энэ орон сууцын чанарыг хар гэдээ гомдож байгаа. Орон сууцаа сонгох эрх нь иргэндээ байх ёстой болохоос засгийн газар байх ёсгүй байхгүй. Таны бодлоор ер нь баян хүн гэж юм бэ? Ер нь Монголд баян хүн байна уу? Тэгээд хүмүүс бас төрд орчвол ер нь болоо авчих одоо баяжчих бөө мөнгөн дээр суучих юм аа гэл бас харж ах шиг байгаа юм да. Энэ тал дээр таны бодлого. Тэгээ би баян хүн гэдэг талаар яхан өөрийн гэсэн өөр бодолтой явдал л да. Манайхан бол мөнгөтэй хүн баян гэж ойлгоод байгаа тийм үү? Тэр мөнгөтэй хүн болгон бас баян биш л дээ. Монголын зүрх зөөгч гэдэг чинь эрүүл бие саруулахгүй оршин гэх тийм үү? Эрүүл бие баян байл гэсэн үг л дээ. Өвчнгөө бол баян өргөө болж байгаа. За тэр утгаараа би өөрөө бас энэ ухамсартай амьдралын баг нэг 10 жилийн гадаадд амьдралаа ажиллаа. Москвад бас банкны санд маш олон банкудтай ажиллаж байлаа. Нью-Йоркд ажиллаж байлаа. Мөнгөтэй улсууд ажиллаж үзсэн. Мөнгөтэй улсуудаа бас хамтран найзалж явж үзлээ. Гэтэ мөнгөтэй хүн болгон тийм ажиглалтай байдаг юм байна. Маш их проблемтэй байдаг. Тэр чинь мөнгө хийх гэж юм гэдэг чинь маш их тэмцэл донд явж орно доо. Би ингээд Нью-Йоркт байж байгаа чинь Билл Гейтсийг би бол эхлээд лоовчин гэж боддог байсан. Лоовтхын аргагүй хөрхи ийм зохион бүтээсэн үнэхээр гоц ухаантай ийм бизнесмен шүү дээ. Дараа нь залтай гэж бодсон, дараа нь овсгоотой бизнесмен гэж бодсон, дараа нь би өсвөлдөө өрөвдөх тийм сэтгэл төрсөн байхгүй юу. Ерөөсөө Билл Гейтсийн дуудагдахгүй шүүх гэж байхгүй. Энэ тэндгүү шүүхэд очин тийм проблемтэй. Ямар санатай компани үйл ажиллагаанаас манайд холдоод би зүгээр ийм пассивны идэвхгүй хөрөнгө оруулагч болъё гэж компаниасаа гарч байгаа тэр шалтгаан л одоо энийг харуулж байгаа шүү дээ. Мөнгөний төлөө хүн ажиллана их л зовлонтой байна. Тэгээ мөнгөтэй хүн болгон бол баян биш. За тэрний дээрэд ур чадвартай авьяаслаг ийм улсууд байна шүү дээ. Ард түмнийхээ хүндэтгэлийг авч чадсан. Энэ улсуудыг бол би баян гэж хэлж байгаа. Өнөөдөр Монголд жишээ тийм улсууд бий юу? Хуучин засгийн үед бүгдээрээ жигд амьдралтай байсан шүү дээ. За хуучин засаг гэдэг нь би социализмыг гэж юм. Гэхдээ тэрийг би сайхан гэж байгаа юм биш. Бүгдээрээ л нэг стандартны амьдралтай байсан мөртлөө тэр үеийн ард түмэндээ хөндлөгч чадсан улсууд нь бол баян шүү дээ. Өнөөдөр чинь хөндлөгч чадж байгаа манай урлагийн, спортын сайхан улсууд байгаа шүү дээ. Эдгээр бол үнэхээр баян улсууд хаанч ичих зовх юм байхгүй. Өнөөдөр энэ улс төрийн том дарга нар гэж ярьж болно л доо. Их мөнгөтэй олигархууд гэж ярьж байна. Том компаниудыг авцсан. Тэг чин 5 жилийн дараа 10 жилийн дараа илэрчил танаатай.
би эн чинь төрийн өмчөөс идчихсэн байх шүү дээ. Би төсвийн мөнгөөр бизнес хийцсэн байх шүү дээ. Энэ дараа нь гараад ирж шүү дээ. Тэгэхээр эн чинь дараа нь ард түмэнд хүндлэгдэхүйш үзэн ядагднаад. Тэгэхээр ийм баян байгаад шинэ утга байна байхгүй. Тэгэхээр Монголд ер нь хууль хэр шударга байна гэж таацж байна. Шударга гэсэн талаар яаж. Би хууль шударга байна уу юу гэдгийг яг энэ хууль яаж хэрэгжиж байгаа гэдгээр ярмааргүй байна. За тэр бол манай энэ хагас дотор биелэлтэй шүү дээ. Манай шүүхийн тогтолцоо маань одоо ингэ шинжилт орох гээд байгаад байна. За прокурорын байгууллагууд яаж ажиллаж байгаа вэ? За цагдаагийнхан энэ хүчний байгууллагууд ямар шүү ажиллаж байна. Тэгэхээр шударга ёс гэдгийг би зүгээр өөрөө эдийн засгийн санхүүжийн утгаар шүү дээ. Энэ Монголын нийт бүтээгдэхүүн шүү дээ. Бид нар монголчууд жилдээ бий болгож байгаа баялаг яаж хуваарлагдж байна гэдгийг шударга ёс. Миний зүгээр эдийн засгийн хувьд тодорхойлогдох хэрэгтэй байхгүй юу? Өнөөдрийн хувьд шударга ёс манай суурь олоогүй байна. Би тэр ганц жишээ хэлээ л да. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр бараг 10 их 80 болчиход байна шүү дээ. 10 их 80 доллар шахуу. Тэгсэн мөртлөө ядуурлын түвшин 40% төрчлөө гэж. Сая 5-6 жилийн өмнө 30 байсан одоо 40 болчихлоо. Баялаг Монгол сүүлийн 4-5 жилд бий болсон маш их хэмжээгээр бий болсон шүү дээ. Тэрний хуваарлт нэг цөөхөн тооны гэрвэл цөөхөн тооны хүмүүстээр тусаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь саяны нөгөө юуны орлогын мэдүүлгийг ингээд харахад зарим улсууд хэдэн тэрбумаар зүгээр хадгаламжинд байж байгаа шүү дээ тийм. Уул нь ийм улсууд бол их хадгаламжтай улсууд бол одоо бас эргэлтэнд оруулаад хүн цалин төлөөд явж явах хэрэгтэй шүү дээ. За үгүй махад тийм одоо банкуд цаана хийж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ орлого маань шудраг бос байгаа болоод нийгэм бухимдал бий болоод байна шүү дээ. Одоо ингээд олон нийтийн сандаа суулгын асуухаар зэрэг зургатаар ч гэсэн байнгын яслахууд үзүүлж штэ. Амьдрал чинь дээшилж гэнэ үү, амьдралаараа сэтгэл хангалуун байна уу гэхэд юу ихэнх нь үгүй байна л гэсэн юм хариулт байна штэ. Энэ маань юуг харуулдаг вэ гэвэл төрийн бодлого яг нөгөө төлөвснөрөө сонснараа биш. Энэ бидний бүрдүүлж байгаа дотоодын нийт баялаг, нийт орлого Монголын энэ маань яг шударгаа хуваарлагдахгүй байна гэсэн үг л. Тэгэхээр энэ дээр бид нэр өөрчлөлт хийх хэрэгтэй. Монголын ирээдүй бол үнэхээр сайхан байх ёстой. Яг өнөөдөр бидний хүнд хэцүү цагийг туулж л юм да. Гэхдээ Монголын ард түмэн зөв сонголтууд цаашаа хийх байлгүй. Монголын энэ байгаа бэлэн орчин маань үнэхээр жаргалтай амьдрах юм л нотох шүү дээ. За баярлалаа. Тэгээд бас бидний ярилцах цаг дууссан байна. Миний асууж амжаагүй таны бас хийж бодож байгаа дээр хоёлаа өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна л да. Монголын иргэд ялангуяа сонгогчд маань бас их хариуцлагатай юм сонголт хийх цаг болж шүү дээ 2 сарын дараа. Тэгэхээр би бол сонгогчдаа юу гэж хандж хэлбэр нь гэвэл танай тойрогт нэр дэвшсэн сонгогчийнхаа ерөнхийн амьдралын байр суурь намтар түүхийсээ хараарай. Тэгэхээр яг төрд олон жил ажилласан гэж улсууд яриад би төрийн төлөө ард түмний төлөө гэдэг чинь төрийн төлөө насаараа ажилласан хүн л тэгээд сая долларын байшинтай байж л байгаа шүү дээ. Намтар түүхийсээ хараарай. Үнэхээр энэ төрд ажиллаж чадсан хүн байна уу? Олон түмэнд үнэхээр сэтгэлээ зориулж ажиллаж чадсан хүн байна уу гэдгийг харах хэрэгтэй гэж би боддог. Тэгэхгүй заавал манай намын гишүүн нэг сонгоорой эсвэл би намынхаа гишүүнийг сонгоно гэсэн хандлага бол одоо бидний иймэрхүү үр дүн төргээд шүү дээ. Одоо нам дамнсан тийм олигархийн тогтолцоо манад бий болчиход шүү дээ. Засагт орсныхаа дараа нам чамаа авахгүй, ард түмэн чамаа авахгүй, өөрсдийн группийн бизнесээ төлхөө төрдөг. Тэрийгээ илүү санхүүжүүлдэг. Тэрэндээ илүү даваа таатай нөхцөл бүрдүүлдэг. Ийм улсын тогтолцоо манад бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид энэс салах хэрэгтэй шүү. Таны мэдхийн телевиз бодолтой хариулт нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Чулуунбат оролцлоо. Тэгээд бас надтай өргөж таарсан танд баярлалаа. Ажил үйлсэнд амжилт хүсье.